Өнгөрсөн 7 хоногт Баян өндөр сумын застрын тамгын газар, хот тогтоолох газар, хөдөлмөр халамжуулалтын газартай хамтран нийтийг хамарсан төр ажлын байр бий болгох төслийн хүрээнд 2019 оны 4-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд гэр хорооллын 14 багийн 1640 м2 талбайн хав хаягдлыг цэвэрлэлээ. 47 тоглоомын талбайн цэвэрлэгээ засварын ажлыг хийсэн байна. Энэхүү ажлын хүрээнд 400 гаруй иргэнийг төр ажлын байраар хангаа ажилласжээ. Мөн Баян өндөр сумын цэцэрлэгийн захирамжаар тус сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулж буй мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулсан юм а. Баян өндөр сумын цэцэрлэгийн 2019 оны 3-р сарын 19-ны өдрийн А 65 дугаар захирамжаар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж 2019 оны 3-р сарын 21-ээс 25-ны өдрүүдэд тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа 6 мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг даалгаврыг өгч 2019 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг 5 мал эмнэлгийн нэгжүүдтэй байгуулжээ. Мөн хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас зохион байгуулж буй малжуулах төслийн талаар мэдээллийг олон нийтэд мэдээлэл түгээж тус төсөлд хамрагдах хүсэлтэй 13 иргэний материалыг хүлээн авч сумын амжиргаа дэмжих зөвлөлийн хурдаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргажээ.